бид нар одоо toxic relationship-т үлддэг вэ гэхээр ерөнхийдөө бол бидний токсик гэж бодсон хүмүүс нь дандаа ихэнхдээ бидний хувьд маш чухал эсвэл онцгой хүмүүс байдаг. Юу руу анхаарлаа хандуулна яг тэнд чиний энерги оршдог, чи тэр зүйлийг онцгой болгодог. Хэрвээ чи тэр хүмүүс рүү анхаарлаа хандуулахаа болоод өөрийнхөө анхаарлыг тэндээс авах юм бол магадгүй тэр чиний чухал гэж бодож байгаа, онцгой гэж бодож байгаа нэгэн чинь хинч биш. Хин нэг нэгтэй хүчрхэг биш санагдуулъя гэж бодох юм бол тэр хүн рүү ерөөсөө анхаарлаа битгий хандвал тэр хүнийг зүгээр л амьдрал дээр оршихгүй байгаа мэтээр тийм үйлдэл гараг тэр үед угаасаа тэр хүн бүр ингээд бачуурч үхэн. Хай за сайн бацгаана бүгдээрээ шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хэрхэн toxic relationship, toxic хүмүүс, toxic харилцаа, toxic бүх зүйлийг амьдралаасаа явуулах вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцгаая. Ер нь